За сайн маань үзэгчтэй. Өрөөсөл подкаст ярилцлага 3 дугаар дугаар эпизод 3 эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр манай дугаарын зочноор хорооллын Баасаахын баарнаас хөөгдөж ирсэн Сэжигтэн оролцож байна. За өөрөө хулгай хийжсэн үү? Хийжсэн. Баригдчихсэн үү? Одоо баригдчихлаа гэж. Ингээд болоо. Надад юм манайхаа сайн байцгаана өнөөдөр тахаас подкаст нэг жоохон ашиглаж байна. Сайн байцгаана. Өнөөдөр бас дахин техникийн асуудалтай байгаа учраас утсаараа хийж байгаа. Мик нь миний утас, камер нь эзэгийн утас. Тэгээ цаахан боломжоор хийж байна. За. Өөрийнхөө товч танилцуулга. Хаана өсөж төрсөн, хаана сурдаг, хобби, чөлөөт цагаа юунд зарцуулдаг гэх мэтчлэн. За тэгэхээр намайг Батхуйгийн эзэн талаг гэдэг. Тэгэхээр би ерөнхийдөө бага насаа Баян Монгол хороолт буюу Баян зүрх дүүргийн зүрхэн хэсэгт байрладаг Баян Монгол дүүрэгт анх өсөж төрсөн байгаа. Тэгээ 4 настайгаас Japan Town гэх байр руу нүүж тэндээ би анх 1-5 дугаар ангиас Сант гэх сургуульд сурч байгаа. 6 дугаар ангиас элит рүү шилжсэн. Одоо тэгээд 11 дугаар ангийн сурагч. Тэгээ одоо элитэд 11 хүртлээр сурж байгаа. За миний хобби бол би чөлөөт цагаараа хөл бөмбөг тоглох дуртай. Тэгээ бас найзуудтайгаа хамт ингээд ийм хийгээд явж чадвартай. За. Тэгээд өөр чөлөөт цаг юм зарцуулдаг үлээ тийм байгаа. Өөр чөлөөт цагаа би ер нь хөвчлэн найзуудтайгаа хамт цагийг өнгөрөх дуртай. Ягаад гэвэл би их нийт ч хүн тэгээ ерөнхийдөө ганцаараа байж исэн үе гэвэл яг хуучин бага наснд л. Бага насны гоё дурсамж хөвгтэй явдал юу байна? Бага насны гоё хөвгтэй ганц хоёрыг ярьчихгүй. Бага насны хөвгтөө дурсамж гэх юм бол бидэд найзуудаараа гадаа сууж исэн чинь нэг сохтойх ирээд манай найзыг батирч унаагаад ямар ч юугүй шалтгаангүй батирч унаасан. Тэгээ бидэд бөөндөө яваад очсон чи харин манай найз биш байсан. Нөгөө ахын үгүй манай найз яг бойлдулжсэн харах уу. Тэгээд манай нэг найз шууд нөгөө цогтойх хурам жигээд ороод ирсэн. Нөгөө нэг зодолцсон манай найз биш байсан. Танихгүй нэг өмөр. Танихгүй нэг өмөрөд очоод жийсэн болж таарсан тий. Тэр хүнээс уучлах гойсноо дараа. Уучлалт яг юм бидэд жоохон байсан болохоор уучлах гоохоо шууд бүр гээл тараг үцээ. Тэгвэл тэр ах одоо үзэж байгаа нь манай заалт байсан уучлахгүй байхаа. Уучлаарай агаа бид тэр таныг мэдээгүй бид тарахууд таны царэгчсэн санахгүй. Гэтэ уучлаарай. За дараагийн асуулт байна. Энэ удаагийн подкаст жоохон болох явчлаа тий. Гэтэ яах вэ зүгээрээ. Хобби сонирхол. За ирээдүйн 5 жилд өөрийгөө хаана харж байгаа вэ? Яг 5 жилийн дараа гэх юм бол би найз охинтойгоо гадаад сураад буцаж ирээд Монголдоо юм уу эсвэл гадаадд аж төрж амьдраж байх бах. Гэтэ бас хажуугаар нь мэдээж энэ хүү Vercel гэх вирус YouTube channel-аа хөгжүүлээд гоё цаашаа бүр дэлгэрүүлэх гоё компани болгоод явах зорилготой. Ер нь 5 жилийн дараа бол би нэг хотод юм уу гадаад юм уу нэг байртай бас нэг тийм өрхөн амжилттай явж байгаас. Угаасаа тэгэл хүн сайныг бодож ижил ирээдүйд сайн товчхон шүү дээ. Жогоож сууж. Маша өөртөө жоо. Тэ болоо 5 жилд. 5 жил тийм л юм харж байгаа юм чи. 5 жилийн дотор бүр. Үгүй яг ирээдүйн 5 жилд яг нэг хаана ямар байр суурьнд очсон. Европод юм уу эсвэл Азийнхаа нэг сургуульд гадагшаа явж сураад ер нь найз хүнтэйгээ хамт явж сурах гэж бодож байгаа. Тэгээ бид нэр хамт сургууль өдрөө төлөвлөсөн ерөнхий дэжгүй үйл явцтай явж байгаа. Тэгээд бас яг мэргэжлээ одоогоор үнэхээр сонгож чадахгүй байгаа. Тэгээд мэдээж Vercel гэдэг энэ компани шиг юм аа ер нь. Компанига одоо мэдээж цаашдаа өргөжүүлээд хөгжүүлээд тэгээд бас мэдээж энэ зүйлээр хоолоо олж идэх тэгээд бас үзэгчдийнхаа байнгын одоо ингэж юу нэх югдүүлээ. Дотны контент креатор нь байхыг ойрын 5 жилд их зүтгэнэ. Хичээнэ. Тэгээ одоо ингээ манай эзэн хэлж ин л да. Энэний үрээ ер нь бол хоолоо олж идэн хоолоо болгон тийм ээ. Тэгэж тийм. Тхийг ер нь бол зорж байгаа гэж байгаа. Тэгэд энэ бол дан ганц манай эзэгийн зорилго биш. Манай эйсийн бас зорилго энэ хэд бол энэ тал руугаа байгаа. Тэгээ бид найзуудаараа нийлээд хоёр найздаа ингээд тус болоод тийм ээ дэмжлэг болоод бидэд өөртөө юу ч харахгүй энэ хоёрдоо ингээд сэтгэлийн дэмээрээ тусал дэмжээд. Тэгээ хамгийн гол нь бидэд ерөөсөө энэ бүхэн дурсамж юм байна гэдэг үүднээс ер нь бол иймэрхүү юмнуудыг хийгээ явж байгаа. Гэтэ ерөнхийдөө бол манай эйс эзэн хоёр ер нь энэ чиглэл рүүгээ цаашаага
амьдралаа энэгээр одоо ингээд авч явна гэж ерөнхийдөө бол бодож байгаа. Гэтэ юу болохыг мэдэхгүй тийм ээ. Хичээндээ. За дараагийн асуулт. Вересел яаж үүсч хөгжлөө? Энэ хүн бол гол хүн шүү ер нь бол. Вересел яаж үүсч хөгжлөө? Хэдэн оноос яаж ийм нэртэй болов? Тийм ээ. Чиний өнцгийг нэг сонсъё. 2000 за яг бүр анхны найзалж хийсэн гэх юм бол дөөх гав өргөл бит гурав яг анх эхлээд нийлж исэн. Би нөгөөд яг танилцсан юм бол манайх төрхийн имлгээс ингээд ихнэрт нь хоол авч өгчөөд яг цастаад ингээд орж исэн чинь би бэлгүүдээгээд хоёр найзтайгаа амар сайн найзалдаг. Тэгээ бамбар гэд бид нөлөө олуулан найзалдаг гэсэн. Тэгэд явж исэн чинь нэг малгайгаа өмсцөө хоёр хүүхдийн цааш алхаж байгаа. Би мөн байна даа гэ машинаасаа буугаад Билли Бек гэж чанга орилсон чинь өөдөөс нэг танихгүй хоёр хүүхдтэйгээ би мөн байна даа гэд ойртоо таарсан чинь дөөх гаан өргөл хоёр ээж таарсан. Тэгээ бид хоёрын нэг тэр хоёрын нэг зүс таньдаг болохоор ингээд хийх юмгүй байгаа юм чи хамт явчих гэ. Тэгээ бид гурав цааш яваад Bow Master гэдэг тоглоомыг real life дээр тоглож би рүүгээ цасмас шидэж тоглоод тэгээ тэр үеэс хойш байн хамт нийлдэг болсон. Тэгээ бид гурав дээр нэмэгдээд нэлээд олон хүүхдүүд нэмэгцээр танхай өөр юм бэ тийм битээ. Сүхэ Эйс гэдэг ер нь бөмбөнд нэмэгдээд орж ирсэн. Тий, Эрка Цуки байна, Тодоо байна. Тэгээд яг Версел гэдэг нэр яаж үүссэн бэ гэх юм бол бид нэг орой ингээд би рүүгээ нойдос селфи шидэж тоглодог гэсэн байхгүй юу. Тэгээд яг манай багт яг одоо манай Верселийнхаа айлын багт болохоор ингээд Japan Town хүнүүгийн танихгүй хүмүүс. Тэгээ бидэд яг тэр хүмүүсд рүү ингээд селфитик шидэж байхдаа бид тэр нэг Батагийн комеди үзчихсэн байхгүй юу. Батагийн комеди дээр Versel, Pfizer, Sputnik, Kazwak гэдэг тэр дундаас ингээд Versel амар гоё сонсогдоод тэгээ би Verselийнхаа манайхаа одоо алан шүү гэлж та. Versel гэж хэлээлсэн байхгүй юу. Тэгээд дараа нь байж байгаа бид гинт Версел гэдэг нөгөө Верселтхүү гэдэг би нөгөө нойдсл бид тоглох уу гэдэг. Тэгээд Версел тэгэл Версел гэж бол Версел болсон доо. За бид эдтэйгээ ч юм уу те найзууд дундаа хамгийн чиний сэтгэлд үлдсэн дурсамж. Сэтгэлд үлдсэн дурсамж гэх юм бол яг тоолж барахгүй л дээ. Гэтэ яг би яг одоо ингээд бодох юм бол нэг амар олон гой дурсамж байгаа. Гэтэ тэр болгоныг одоо ингээд шууд ингээд хэлчихлээр бас нэг зарим нь санахгүй байна. Хэлж болохоор тэгсэн мөртлөө яг одоо чамд бодогдож байгаа тийм юу? Яг одоо бодогдож байгаа гэх юм бол би анх удаа голын ирэг дээр махшаарж идэхдээ та эдтэй хамт байсан. Би голын ирэг дээр ерөөсөн махшаарж идэж байгаагүй. Тэгээд үгүй кинон дээрээс л үздэг байсан. Гоё харагддаг байсан. Тэгээ нэг үзчихээд тэгэл та эдтэй үзэхэд гоёс. Тэгэл тэр чинь нэг гол руу авч шидэл. За тэр мэрийг тэгэл тэр гол руу авч шидүүлсэн бид эдийн хоол руу шороо шидэд мэдгүй яа өстө зөндөө юм. Тэгвэл мантайга одоо чамд санагдаж байгаа хамгийн тод гоё дурсамж чи юу вэ? Чамтай санагдаж байгаа хамгийн гоё дурсамж за айлын нэрх юм бэ? Тийм. Анх танхаа чинь яасан штэ. Танхаа чи бас нэлээ эртний бас манай Верселд орж ирсэн хүмүүсүүдийн нэг Версел баг үүсэг байхад ч танхаад нээлдэг байсан юм а. Танхаа чинь нэг юм амар за эннээсээ баг урт үстэй байсан юм уу гоо мэдэхгүй. Ладаг бас л ингээ хойноо боогоол явж идэг. Тэгэл тэгсэн чинь амар охин мөх араасаа гүйлгэцдэг. Тийм. Хөл саксны талбай дээр тоглож исэн чинь Хамбук гэд нэг манай найздаг байсан. Тэгээд энэ тэрнтэй хамт ирсэн гэж би санаад байдیں۔ Тэр үед чинь тэгээд эн чинь нэг ган өргөлтэй мууталцаад юу гэж болоо мэдгүй. Тэр үе бас сайн санахгүй. Чамтай гоё дурсамж гэх юм бол мэднийг тэр л бодогдод. Талбай дээр чи нэг ноцолтоогүй юу та. Мэдгүй. Эзэнийх л 2021 юм уу? Ковидын өмнө ихэр чинь ковидоор Хүнүүгийн талбай дээр. Тийм. Юу гоё дурсамж юу юм бэ? Ковидоор ч бидэд гардаг байсан юм а. Бөөндөө маск зүтсэн. Дундаас нь би ганцаараа маск зүгээгүй. Бөөндөө надаас сэжиглээ нагаад. Тэгээ ковидын үеэр их юм бол бидэд өвөлцөнд тий өвөл ноцолт орцсон төлөөр орцсон ноцолтол орцны хүмүүс л байж тээ. За тэгвэл Верселийн үүсэл хөгжил тийм ээ мэдээдийн дурсамж юм байла. За Верселийн жил за 2-3 жилийн төлөвлөгөө зорилго чинийхээ алсын хараа юу вэ? Ерөнхий real content-үүд нэлээд чанартай бүтээн. Тэгээд стримээ бас нэлээд чанаржуулаад ерөнхийдөө silver play bot нэр нэлээд зүтгэн.
Тэгээд өөр гэх юм бол яг silver play button руу хүрч чадахгүй маа гэхэд ядаж нэг 50,000 subscribe-тай болоод нэг байнгын нэг тэгээд 1000-аас 5,000 үзэгчтэй болох. Тэгэл бас за тийм би өөрөө бодож байгаа нэг өөрийн гэсэн нэг тийм биш яг өөрсдийн гэсэн нэг тийм хоёр ивент бүтээ гэж бодож байгаа. Нэг ивент нь бол тэр за насанд хүрэгчдийн биш гэхдээ парти яг зүгээр яг хийвэл амар насанд хүрэгчдийн биш парти гэж зүгээр 18 одоо тэгээд арх дарс байхгүй тамхи хидэр байхгүй нэг тийм зүгээр л парти наримтлээ яг сүүлийн өдөр болдог нэг тийм парти гэдэг шүү дээ. Тэрийг яг Версилийн зүгээс нэг тийм хийж бодож байгаа. Тэгээд бас хангалттай яг 50,000 subscribe ингээд дээш ингээд яах юм бол яг би бол Монголд харж байгаа гэнэ нэг Kaizenat Speed гэдэг чинь нэг YouTube-руудыг бүгдийг цуглуулж байгаа нэг хөл бөмбөг тоглолт шүү дээ. Нэг тиймэрхүү хөл бөмбөгийн тэмцээн явуул гэж бодож байна. Жишээлбэл нэг remix ах Mesmerizing-ийн 2-2-ийг том болчихлоо. Ер нь томорчих юм бол нэг тийм молбидийн ганаа дэргээл хоёр талдаа нэг тийм гоё хөл бөмбөг тоглоё гэсэн бодол нэг тийм ивентний санаа манаа бас төрсөн. За Версилийнх нэг тэгвэл одоо гişүүдийн нэг үгээр дүгнэндээ гэж бол гişүүдийн гаргаад ирээ. За байж. За эндээс харж байгаа тэгэл. За эндээс харах юм бол манай өөнөө бол то бүгдийг хараа нэг л үгээр шүү. За нэг л үгээр юм аа. За өөнөө бол хүчрөөрхөн. Эйс хараалаач. Өвчлээ. За тасах. За эйс бол хичээнгүү. За дөөх ухаантай. Цуки. Эрка цуки. IQ өндөртэй байдаг юу гэх. Ухаантай. За нахсан ухаантай. Ган өргөл. Юу гэмтэй ган өргөл. Орс гэх юм уу юм. 3-6-аас. За чи ган өргөлийг бол шүү дээ. Ачи одоо өгүүлбэр болгоод юм зү. Үгээр бол болохгүй. За өгүүлбэр хэлэх. Өгүүлбэр зү. За манай ган өргөл бол зорьсон юмд бол хүрчдэг. За Иван ган ловс. Даруухан. За боловсон. За манай тэлмэн. Мангас. Сүхэ. Парара. Тод данар сэтгэлтэй. Төөгө гозон. Танхай царайлаг. Алтак. Машин. Ирмүү Япон. За би өндөө хичээдүү байгаа мэж аккаунт ац. Хичээдүү сэтгэл юм да. Хичээдэж хөрөх сэтгэл. За тэгвэл Версилийнх нь юм болоо чамд Версилийнх нь ер нь юм тийм. За тэрийг дараа нэрээ заяа. Тэгвэл одоо жоохон гүнзгийрээ. За би асуудаг шүү дээ дээрээс. Сэтгэл санаа тийм гутарсан эсвэл депрессдсэн тийм унжгаар өдрүүд байдаг да. Хаалттай баймаар хүн амтнаас холдчихмоор тийм жил үйл яах. Ганцаараа за тийм жил тулгарч ирсэн үү? Тулгарч ирсэн. За одоо тийм асуудал одоо тэр асуудалтайгаа байгаа юу? Даваа туулсан уу? Ерөнхий гарцсан. Гэтэ яг наваа яг тийм байдлаас гаргасан манай хичүүтүү. Ингэсэн манай ээж солонгос яваад тэгээд би эмээ дээр нэг 4 сарын хугацаанд ирсэн. Тэр үед ингээд амар олон зүйл дээр амар буруу шийдвэр гаргаад амар олон буруу хүмүүстэй харьцаад амар буруу зүйл хийгээд явж ирсэн. Яг 8 цаашийн 9-р ангийн өвөл тийм 9-р ангийн өвөл одоо бас 2 жилийн өмнө яг тэр үед би яг ганцаар болсон. Яг тэгээд яг тэр үед яг байдлаа гэх юм ирчүүдтэй би ингээд бисийн танилцчихсан. Тэгтээ зөстө бурхан битэрийг танилцуулж өгсөн баг та. Тэгээд яг тэр үед би ингээд амар буруу хүмүүстэй нийлээд буруу юм ингээд хийгээд буруу шийдвэр гаргаад ер нь ингээд бүсэл буруу гэд болцсон байсан үед ингээд хичүүдтэй би танилцаад тэрнээс гаргаж ирсэн. Яг тэр буруу гэх үедээ би ганцаараа гэдэг үгийг яг би яг хувьдаа л амар бусдаас ганцаараа гэдэг үг жоохон өөрөөр ойлгоод юм аа. Хүн яг хүнтэй хамт байгаад үедээ бол би ганцаараа гэж боддгоо.
би буруу үедээ одоо жишээлбэл 5 найзтай ингээд дэлхий дээр 5 ингээд тавуулаа ингээд өөрчн буруу зөвлөхөөгөө буруу хүн байх юм бол би өөрийгөө ганцаараа гэж боддог. Нэг сайн найзтайгаа гэхдээ 10 буруу хүнтэй байх юм бол би нэг сайн найзтайгаа хамт байхад бол би өөрийгөө ганцаараа гэж хэлэхгүй. Гэхдээ яг тэр үед бол би ганцаар байсан. Айгүй олон хүмүүстэй нийлдэг. Тэр хүмүүс нүрээс надад буруу зөвлөдөг. Тийм байж хаад яг ичүүдүү орж ирээд намайг ингээл их амар сайн дотн болоогүй юм байж ингээл надад ингээл амар кэр хийгээд байгаа амар харагдчихсэн. Нэг тийм байна. Тэгээ тэр үед чинь бас давхар би муудаад би мууцсан дээр нэмэгдээд бас нөгөө нэг хүмүүс нь бас янз янз юм үгшидэл жоох хэцүү нэг тийм 3 сарыг өнгөрөөжсэн тэр үед ичүүдүү мал тусалсан да. Тийм хэцүү хүн болон хуурамч юм шиг санагдаж байгаа үед ичүүдүү гарч ирээд чамааг ер нь жоох юм халамжлаад хайрлаад байгаа юм шиг мэдрэмж төрсөн болохоор ичүүдүү чамааг тийм нөхцөл байдлаас гаргасан гэж бодож болох уу? Тийм ерөнхий тийм. Гэтэ бас дахиад зөндөл одоо гаа оргил чимээ гэдэг ингээ зөндөл найз доо шүү дээ. Тэр үед чи зэрэг тавьчихсан баха. Зэрэг чи за гадаад зэрэг гэх юм аашаа. Гаа оргил өдр мэд. Тэр үед бол бүгд завгүй байсан. Одоо манай Баатарлтгийн найз байна. Тэгээ ECD юм тэгээд ECD нэг татналуу байсан юм. Гэтэ яг бүгд л завгүй болцоосон байсан. Яг дуусаад тэр чинь нэг өвөл дуусаад. Тийм өвөл яг дөнгөж дуусахаас өмнө нэг 2 сар байна. Цагаасаар ч өнгөрөөгүй байсан. Тийм үед манай найзууд яг ингээл бүгд жоохон завгүй би тэгээ ганцаар завтай байсан үү тэгэл ичүүдгүй олж найзсан даа. Завтай юу? Хийцгүй юм шиг. Хийцгүйсэн. За тэгвэл тийм үед ичүүдүүдээ гэж тусалсан юм байна. За чи яг хинч байхгүй чамд ор ганцаараа үе байсан уу? Хинч байхгүй ойцор ганцаараа яв. Тэ. Тэр үедээ чи одоо яаж асуудлыг даван туулсан бэ? Тэр юу бодож өөрийгөө зоригжуулж хүчрхэгжүүлж байсан бэ? Одоо тийм асуудалтай тулгарч байгаа хүмүүст чи ямар зөвлөгөө өгөх вэ? Ганцаараа яг уу нэг тийм үе үүдэж нэг ганцаараа нэг бүх юмний эсрэг ганцаараа зогсоод байгаа юм шиг тий. Юм хийвэл болж бүтэхгүй, юм ярихаар ингээд сонин худлаа яриад байгаа юм шиг ингээд нэг хүчгүй санагддээ шүү дээ хүн. Ямар ч нэг тийм тэр үед чи яаж асуудлыг даван туулж ирсэн бэ? Яг уу яг миний зүгээс ярих юм бол хүн болгоогоос ганцаараа байж үзэх ёстой. Яг дэлхийд дээр ингээд чиний хамгийн урдаа чухалчилж тавих ёстой хүн чинь чи өөрөө. Тэгэнгүүт одоо жишээлбэл зарим хүмүүс чинь иймэрхүү хэлдэг шүү дээ. Одоо жишээлбэл би ээж хадлаа өгнө, би эмээ хадлаа өгнө, би тэрний төлөө өгнө гэдэг. Яг нь сэтгэл хөөрлөөрөө зарим хүмүүс тэгж хэлдэг байх. Гэхдээ яг эцсийн эцэст гэх юм бол чи өөрөө яг уу гэхдээ яг хүнийг яг өөрийг нь алж чаддаг зүйл бол яг хайр дурлал гэх юм. Хосын харилцаа байдаг. За жишээлбэл одоо зарим хүмүүсийн төлөө өвхүү гэх юм бол би бол эргэлзэн. Гэхдээ яг найз охиныхоо төлөө гэх юм бол бас эргэлзэн. Бусад хүмүүсийн төлөө бусад хүмүүсийн дээр ярих юм бол би бол бас л өөрийгөө авна шүү дээ. Гэхдээ яг найз охин дээр гэх юм бол жоохон эргэлзнэ. Бас за мэдгүй. За ганцаараа байж. За ганцаараа ер нь сайн бод. Тийм. Юуг нь бодоод ойлгохгүй үе байгаа шүү дээ. Тэр үед нь чи яг яаж даван туулах уу? Өөрийнхөө туршлагаас нэг тийм хуваалцалтай. Тийм. Тэгвэл үнэхээр нэг тийм яах арга мэдэхгүй байгаа. Ганцаардж байгаа хүмүүс угаасаа байгаа шүү дээ. За ганцаардж байгаа хүмүүс байх юм бол ээж юм уу эмээтэйгээ айгуу сайн ярилц гэж хэлээ да. Би бол яг нэг хэсэг ганцаардсан үедээ бол эмээтэйгээ ярих сэтгэл айгуу ойлдог. Тэгээ манай эмээтэй бас та хэд мэдж байгаа цөөн гаягээл хүчин. Тэгээ бас ээжтэйгээ зүйл бас гоё. Гэтэ ерөнхий яг ганцаараа боссон үед яг би бол өөрөө бодчихдээ юм аа. Тэгэл бодвол юу болсон бод яах ёстой вэ гэл. Тэг яг эрэгтэй хүн шал өөр л дүү те. Эмэгтэй хүн бас шал өөр баг. Гэтэ аль ч хүүсэнд хамаарахаар ерөнхийдөө бол чамд ямар нэгэн асуудал тулгараад болж бүтэхгүй санагдаад тийм ээ. Юуч бүтэхгүй, юу ч хийсэн нэг тийм бол зүгээр л бүх амьдрал бүх хүмүүс чиний эсрэг зогссон юм шиг тийм санагдсан үед зүгээр л танихгүй чамаагүй үнтэй энтэй чамаагүй гоё сэтгэлээ уудлаад ярихад ер нь бол асуудлын тал нь бараг шийдэгдчихдэг тий. Гүү шүү. Өстой болохгүй шүү. Хүний зөвлөгөөгөр хизээж бит шийдвэр гаргаарай. Хүнээс зөвлөгөө авахгүй зүгээр ингээд асуудлуудаа бүгдийг ингээд хүнд онгойлгоод ярьж байгаа. Онгойлгоод ярих уу? Тийм зүгээр ингээд онгойлгоод ярьж байгаа. Тэгвэл сэтгэл зүйчд
сэтгэлээ онгойлгож байгаа. Эсвэл хамгийн сайн найзтай сэтгэл зүгөө онгойлгож байгаа. Тэгвэл зарим хүмүүс бас яг нууц бол тэр нууц чинь дараа нь сул дорой байдал бол мэдээж тийм нууц бол ярихгүй шүү дээ. Зүгээр л ингээд нэг яп хийдэг шүү дээ. Бүр хайчдаг нэг тийм үед бол зүгээр гоё шүү дээ. Би бол нэг удаа ингэжсэн маа. Яаж л хизээч хүлээд би зөв Facebook дээр ямар ч групп байлаа тань санахгүй байна. Facebook-ийн групп дотор явчаад би зөв нэг random эмэгтэй ч юм эрэгтэй ч юм мэдгүй. Нууцлаг байдаг. Нэг хүн рүү бичээд юу байна энэ төр гээл тэгсэн чинь өөрхөн бичээл юм уу энэ төр гээл. Тэр адилхан ер нь бол үеийн л хөвгтэйсэн баг. Тэгэл би тэглээ ингэж чамд танихгүй учраас хамгийн баярхадээс та асуудалгүй гэсэн гээл. Тэр одоо үзчихвэл ер нь намайг танихгүй байхаа тийм. Одоо үзчихвэл намайг танихгүй байхад. Тэр чинь 2 или 3 жилийн өмнө баг. 4 жил ч үл. За 4 жил биш 2 3 жил өмнө. Тэгээ би ерөнхийдөө Facebook-ээр нэгдэхгүй надад ярилцсан байгаагүй учраас би тэгээд зүгээр л танихгүй хүнд би зүгээр хамгийн баярцсан. Ерөнхийдөө зүгээр л reach out for someone тий. Хин нэгнээс л ингээд тусламж хүс. Заавал зөвлөгөө сонсох хэрэггүй зүгээр сайхан ярилцаад үзэх хэрэгтэй. Гадагшлуулах юм бол тэгээд бүх юм болж шүү дээ. Тийм шүү дээ. За тийм байна. Өөр юм уу? Өөрөө тэгээд ер нь тэгээд альва үйл ер нь ном унш сайн уншаарай. Гэтэ яг би яг 7 өдрийн өмнө ухаарж байгаа хгүй ингээд яагаад ээж аав маань ингээд бид тийг сайн ном унших гэдэг байсан бэ гэхэлэр нэг ухаантай хүн хэлсэн байт юм байл да. 10 ширхэг стратеги хувийн хөгжлийн талаар 10 ширхэг ном уншсан амир уу эсвэл 10 ширхэг матин томьёо бүр ингээд 10 ширхэг ном дүүрэн матин томьёо ингээд асуудалгүй боддог хүн хоёрын аль нь ухаантай вэ гэдгсэн чинь яалчгүй 10 тийм ном уншсан хүн илүү ухаантай гэсэн. Ягаад гэвэл зарим хүн одоо яг тийм ч жоо миний анзаарсанд ер нь маттай сайн хүмүүс яалчгүй жоох нэг тийм зожиг юм уу гажиг харагддаг. Одоо харагддаг гэж угаасаа л тийм байдаг. Гүү штэ. Ата манийх нь хувьд бол тийм ч. Манийх нь мен 3 анги ороход маттай сайнууд нь бүгд нэг тийм асуудалтай. Зарим нэг тийм гажиж буцдыг нь хайд майд. За нэгнээс оруулж чадахгүй шүү. Оруулна. Зүггүй. Манай сургуулийн маттай галзуу хүмүүс чинь мантай адилхан нилээл явж идэг. Гүн нэрнгэсээ тэр чинь юу ахгүй юу? Амар хичээж мат боддог, хичээхгүй мат боддог гэдэг төрлийн хүмүүс байгаа. За тийм. Амар яг бүр хичээхгүй бүрийг бодчтой нэг тархин өөрөөр ажилдаг тийм гарууд бол яг үнэхээр өөр байдаг гэдэг дээр бол би яг бас чамтай санал нийлж болж ин заяа. Бусдаараа бол манай сургуулийнх ер нь бол маттай сайн. Манай анги зангийнхан бол бас галзуу штэ. Тэнгүүт шүү. Тоос юм аа. Тэнгүүт ерөөсөө ингээд хажаад ангуут. Ер нь л хүн хүсэх юм бол тэр математик бол бодон заяа. Яг тийм л ямар ч юм бод тийм. Ямар ч юм би ч хүсвэл бодно. Би ихтэй юм бол математик нэг бодох дурггүй. Гэтэ бодож чадна. Тэнгүүт манай анги мангийнхан ч бол манай сайн найзууд бол гялзуулчаал гараад ирдэ ш. Тэгэхээр ерөнхийдөө бол би маттай сайн хүмүүс заавал нэг тийм nerd юм уу зожиг гэж би хэлэхгүй. Тийм хүмүүс ихтэй бас байдаг те. Байд юм аа, байд. Үгүй зэлжтэй хүмүүс дахин жоох өөрөөр ажилтдаг хүмүүс угаасаа байгаа. Тэдрийг бол би яг хүлээн зөвшөөрөө гэж штэ. Түүнээс ямар ч хүн өсвөл математик угаасаа бодчих юм. Ямар ч хүн бодчих. За өөр чамд хүмүүс юу гэж хэлмээр энэ тийм юм байна уу? Өөрөө номс амшаарэ. Тэгээ ягаад ном самш гэдэг байгаа гэхэлэр эцэг ихсээ биелж чам мартчихж. Одоо жишээ нь за чиний амьдралдаа ингээд чи туулж 5 жилд ингээд 5 жилийг амьдраад туулж ойлгох ёстой байсан юмыг нэг хүн тэнд 5 жилээ амьдрчаад чамтай адилхан асуудалтай тулгарсан хүн байж магадгүй шүү дээ. Тэр хөв хүний хөгжлийн ном те ингээд бизнесийн тийм ном тийм бэрхшээлийг даваад туулсан хүмүүс тэр номыг бичиж байгаа учраас чи заавал нэг тийм 5 10 жил илүү амьдрж тэр асуудлыг ойлгохгүйгээр чи тэр амьдраад үзсэн хүний бичсэн өнцгөөс чи уншиж үзээ ядаж өөр төрөд дүгнэлт хийгээд тэрийг бас тодорхой хэмжээнд ойлгох боломжтой. Тийм учраас ном ерөөхдөө маш их хэрэгтэй шүү. Мэдээж цагаа зөв болгосон өнгөрөөгөл тийм уран зохиолын шинжлэх ухааны тийм ном уншсан дээр мэдээж өөртөө хөрөнгө оруулах юм бол хувь хүний хөгжлийн номнууд бол ерөөхдөө надад
айгу зөв юм шиг санагддээ шүү. Тэр нэг сардаа ч юм уу за 2 сардаа ч гэдэг юм. 2-3 хоногтоо нэг 20 хуудас уншдаг ч юм уу бас чадахгүй байлаа гэхэд. За бүр болиоход 3 сардаа нэг ном дуусгачих. Ерөнхийдөө бол 3. Ер нь бол эцээ чи өөртөө л хөрөнгө оруулж байгаа. Хүний өмнөөс ч ном уншаагүй тэгэхээр өөрийгөө бодож ивэл нэг ном уншаад үзэрэй л хэцүүлээ. За ширээнийхээ номыг хэлж. Ямар ном? Ширээнийхээ ном. Ширээний ном нэ. За одоо уншиж байгаа ном чинь. Сүн зигийн дайт хурлаг гэх ном уншиж байгаа. За. Тэгээд ууг нь даймбаа их тэгээд бас нөгөөх нь юу лээ дээ. Ямар 48 үлээ. 48 Rules of Power гэдэг ном байт. Монголоор хэлж мэдэхгүй байна. Тэр хоёрыг даймбаа их тэр хоёрыг олж унсээс олдохгүй билээ. Тэгэл тэр хоёрт хамгийн дөхмөг гайгүй ном гэхлээр сүнзийн тэр дайт хурлаг гэх ном уншиж байгаа даа. Манайх бол би нэг тийм хөв хүний хөгжлийн номнуудыг шимтэж уншиж чаддаг юм өвчээр уншаад байдаг болохоор уншдаг юм. Яг одоо юуны ер нь би нэг тийм философи тал руу ном уншдаг. Үлзий төгсөн шүлгийн номнууд ч юм уу эсвэл зохиолч нь мартчихжээ. Уйлахаа гэдэг юм нэг тийм жоохон харанхуй талтай философийн нэг тийм ном байдیں۔ Тэрийг уншиж байгаа. Чадын хотлоо яриад байгаа санагдаад байна. Это бол зөв юм аа. Ном уншдаггүй, ном бити уншаарай. Уцаад үздэг. Гэхдээ нэр ингэсэн юм нь бол одоо ингэ бодоод ангууд уцаа ингэ үзээл ахаар үзээл байна тий. Тэрний оронд ядаж өөртөө нэг юм амлалт өгчдөг. Би нэг хуудас уншичаад ингээд нэг цаг ирэл авах яа ч юм. Ядаж ингээд хүмүүс ч урамшуулаад ядаж нэг жоохонч болтохгүй зүйлээс гараагаа эхэлчихэж тэр чинь зүйлдээ том зүйл болно шүү. Би жижигсэн одоо ингээд дөгтөр ингээд жижиг рил хийгээд явж идэг. Тэр нь тэгээ заримдаа хандлтаа аваад, заримдаа хандлт авахгүй муулуулаад тэгээ бид өөр оролцсоор байгаа л ингээд одоо ингээд дайжгүй ингээд гараагаа эхэлцээрээд яг тэрнтэй адилхан таад хийдэг ч гэсэн тэрх бүрэн боломж байгаа шүү. Бид таадас юугаараа ч илүү биш ээ. Адилхан л үсрэн. Адилхан л гартай хөлтэй өсвөр насны хүүхдүүд та бүхэнд боломж байгаа шүү guys. Аль болох тэгэд тийм нэг зүйл хэлчихье. Яг нь миний бодлоор нэг чадвараа аимшигтай хөгжүүлсэн биш олон төрлийн чадвартай хүн амьдралд илүү амжилт олох юм шиг надад санагддаг. Тэгээд бас та нарт яг оролцож чадах зүйл байх юм бол бүгдэд нь оролцоорой. Одоо жишээлбэл сакс тоглож чаддгүй мөртлөө саксны тэмцээнд орох боломж байвал ороорой. Амьдрал чинь яг яаж ч одоо нэг тийм туршлага хөрөмтлүүлж өгнө шүү. Орох боломжтой үлээ. Туршлага хөрөмтлүүлэхээс гадна одоо тэгээд өсвөр насны дээр явж байгаа. Яг оройтцсан л та ямар нэгэн зүйл сурахад гэтээ ерөнхийдөө бол 20-30 хүрчээд бол юмыг сурах уу одоо сурах уу гэдэг нь шал ондоо. Одоо жоохон сураад эхэлчих юм бол наад тархич нэг юм нааж авах арай гайгүй зөвлөх юм байгаа. Тэгээс хүүхэд ч асуухад хариулаад байдаг шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо байгаа дээр олон зүйлийг туршиж үз. Дараа нь ингээд харамсаж яхаар зүгээр ингээд хийж үзээд хариултыг мэдээд харамсах уу, хийж үзэхгүй хизээч юуж болохыг мэдэхгүй байж байгаа харамсах уу гэдэг. Тэрийг бас өөрөөс айгүйх асуугаарай. Тэгээ дээрэс нь өөрчлөлтийг өөрөөсөө тийм ээ чи өөртөө л эцээ чи өөртөө л үлдэн. Тийм учраас би та яарад яах вэ? Чи өөртөө л үлдэн. Тийм учраас өөртөө ер нь бол цаг гаргаарай. Энэ рийлнүүд бол тий IG, TikTok, Facebook, YouTube байж лэн чамд олдох цаг хугацаа ч юм бол арай урсаар л байгаа. Ингээд чиний цагийг сорсоор л. Тэгэхээр өнөөхдөө бол жоох юм бодчихгүй да. Гэтэ бид хоёр 1000 хэлсэн ч гэсэн юм хийхгүй болно л доо. Гэтэ хүнд ер нь нэг тийм өөрчлөлтийн цэг гэж яг гарч ирд юм а. Зүгээр бүр санаандгүйгээр тэр үедээ чи ингээд ухаарад яг яахаа мэдгүй л ер нь бол подкастнуудыг сонсоод үзээрэй. Ингээд олон хүний ярианаас бас нэг юм гарч ирэх байлгүй дээ. Тийм ээ. Ирэх болно шүү. Яг рил ухаас уржснаас л тэгэлтэй guys. Тийм ерөөхдөө бол өөртөө л хөрөнгө оруулж ийн гэсэн үг шүү дээ чинь. Чи өөрийгөө л авч явна. Түүнээс хин ч ингээд чам чиний өмнөөс хоолыг чи хийж өгөөд ингээд авч явахгүй. Яг тэгэл болно л доо. Гэтэ чи тийм болохын тулд чи өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй. За дараагийн асуулт. Одоо ингээд чи бичлэг ингээд айгу хүмүүс үздэг шүү дээ. Тэнгүүт хандлт хэр байна? Дээрээс нэмээд хандлтыгаа дагаад үзэн ядалттай тийм юм хэр байна? Тэнгүүтээ чи тэдрийг яаж хүлээж авч ийн? Юу гэж тусгаж өөртөө бодож ийн? Яг ерөнхийдөө бол
Одоо тэр TikTok, Instagram дээр бол харьцангуй хейт бол гайгүй. Гэтэ Facebook дээр бид эдийн бичлэгийг ингэж скриншот хийгээд нэг гай постлцсан байсан. Тэрний доор бол аимшигтэй хейт орж ирсэн байлээ. Гэтэ яг хөө тэр бол нэг тийм асуудал биш. Би ч нөр Роналдогийн фэн. Роналдо маань хэлэхдээ хүмүүс чамайг хейдэлж байна гэдэг чинь нэг бодлын чамайг ингэж дээшээ түлхэж байгаа гэсэн үг шүү гэдэг. Тэгээд яг тэр үгэнд нь би итгээд яг угаас логик талаас нь харж үзэх юм бол бас тийм байх. Тэр хүмүүс ингээд hate comment бичиж байгаа мэдгүй тэгэл ер нь бол тэгж л боддог. Гэтэ яг харангууд яг насны англи яг насны хүмүүс өөр л ойлгож илээ л дээ. Facebook дээр яг голцоо тэр нэг hate өгч байгаа хүмүүсүүдийн харангууд одоо ингээд голцоо нэг 25-аас 40 орчим насны хүмүүс байсан. Тэр хүмүүс ерөөсөө ингээд юмны цаадах учрыг мэдэхгүй байж бид тэр айгуу доромжсон харааллын үгтэй юм шидэж байсан. Гэтэ тэр хүмүүс яг тэгж харааж байгаа зүгээр өөрсдөө ингээд үзэл бодлоо илэрхийлж болж штэ. Гэтэ үзэл бодлоо илэрхийлэхдээ хараал нэмж байгаа тэр хүмүүсийг өөрсдийг нь ингээд амар боловсралгүй хүмүүс байна гэдгийг илтгэж ийсэн. Тэгэхээр тэгээд ерөнхий хандлт бол ерөнхий сайн авч байгаа. Гэтэ бас дагаад бас хейт сайн авч байгаа. Тэгээд чи тэрийг яаж хүлээж авч байгаа юм ингээд зүгээр тоохгүй хийж байгаа юм эсвэл жоохон эмзэглэж байгаа юм байгаа юу? Яг ер нь комент бол би нэг уншихгүй байгаа зүгээр яг гэтээ яг нэг хэлэхэд бол би яг комментнаас хейт коммент хайдаг. Олж нэг тийм азаа. Яг сайн коммент бичсэн хүмүүс бол бүгд баярлаа. Яг би сайн комментүүдийг бол бүгдийг уншсан. Гэхдээ яг бүгдийг уншдаггүй маа зүгээр hate comment байна уугүй юу гэж зүгээр жоо скролдож хаалгадаг гэх юм уу. Тэгэл тэр дунд hate comment гарч ирэх юм бол чадвал устгал болохгүй устгахгүй нэр байлгаж байна шүү дээ. Гэхдээ ер нь бол комент бичих бол амар амархан яг үндэ. Нэг stalker account нэгэл хэнийг ч доор юугээд ч хараагаад юугээд ч хейтлээд ч бичиж амархан тэр бол нэр хэний ч хийчих ажил. Тэгээ угаасаа л жижигтэй коммент уншдаг юм. Би өөрөөсөө уншдаггүй шүү дээ. Угаасаа л ингээд Vercel гэдэг юм байхаас өмнө ч гэсэн ингээл интернетээр ингээд сошиалор хүмүүний коммент энэ төр уншингууд бүр нэрээ юу ч хийсэн бэ? Угаасаа л шүүмжилдэг гарууд байж л байна. Тий, угаасаа харин ингээд хартай угаасаа байн хамт цагаанлагдаж шүү дээ. Биш цагаантай байн хамт харин. Одоо нөгөө Facebook дээр нэг рил хийгээд байдаг авах гэж нөгөө хятад TikTok ч юм байдаг шүү дээ. Нэг юм гэрийн нөхцөлд ингээд хамттай хийгээд байдаг нэг авах гэж шүү дээ. Хятад ах. Тий. Тэрийг нэг Монгол ах өөрөөгөө хийж байгаа байхгүй юу? Тэг бичлэгэнд нь ямар ч өөсөй балдаа юу ч байхгүй заяа. Муулаад ах юм харагдахгүй байгаа. Тэгсэн чинь ямар бүдүүн пэвэ. Арчаагүй чи ийм байж ч өөрийгөө Монгол гэхээс ичээж. Ер нь бол ямар ч зүйл хийсэн шүүмжлэгчд байж л байна. Тэгэхээр угаасаа л байх тэрийг чи өөрчилж чадахгүй угаасаа л чадахгүй. Тийм учраас өөрийнхөө өөрчилж чадахгүй зүйл чинь нэг тийм цаг зав энерги нервээ бараад ах шаардлага учраас тэгэл хаяараа. Тэр ерөөхдөө бол би хэлдэг контент хийж эхлээрээ одоо контентын 90% эхэлж байна. Хамаагүй ингээл одоо би микэ барайл өөрийнхөө хуцаар мик болгоод эзэгийн хуцаар ингээд бичээд болж л байна. Тэгэхээр чамд ямар нэг шалтгаан гарч ирэхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр зүгээр л сайхан контент хийж ихэл контент хийхгүй махаа зүгээр л өөрийнхөө амьдралыг ингээд докюмент болгоод ингээд бичээд үлдээчих чамд хэрэг болно ч дараа нь харамсна тэгээгүй дээ би бүр тэрийг чамд амлая. Тэгээ тэрийг постлоо гэхэд зүгээр тэр hate комментуудыг хай угаасаа л байж ин байсаар байх болно. Юу ч шийдэлж магадгүй. Тийм. Үгүй яг үнэхээр таалагдахгүй юм бол hate бичих нь зөв. Гэхдээ ингээд утга учиргүй hate бичдэг хүмүүс угаасаа л байдаг шүү дээ. Сайн үсэн аймаа ангийн доор тий ямар их мөнгөтэй энэ хулгай мөнгө гэсэн ингээд угаасаа л хүмүүс тэгэх л учраас ялангуяа манай монголчууд өөрөөс нь сайн явж байгаа өөрөөс нь сайн явж байгаа хүмүүст угаасаа л жоохон дургу гэдэг шүү дээ. Тэр бол угаасаа л байх зүйл. Одоо тэгээд шинэ үе гарч ирж байна. Арай өөр болно. Угаасаа л юу ч хийсэн хоёр тал угаасаа л байж байгаа учраас ер нь бол тэгээд хамаагүй мань болоодгүй. Бис юм даадгүй дөө. Юу хийсэн ч би мэдэж байгаа шүү. За. Тэгвэл одоо өөр асуултууд минийх дуусчлаа. Би тэгээд найз өхнийхөө талаар ярих үү? Би найз өхөнтэй. Би найз өхөнтэй хайртай. Найз өхөнтэйгээ хаана яаж танилцчихсан? Би найз өхөнтэй бид хоёр нэг анги 6 дугаар ангиас хамт сурсан. Гэтэ
9-р төгсгөлтэй харьцаж эхэлж исэн. Яг харьцахаас өмнөх цаг үеүүдэд бид хоёр бие бинийгээ үзье яддаг байсан. Тэгээд яагаад тийм мэдгүй байна гэтэл би угаасаа одоо манай найз өхнийг оргилмаа гэдэг байхгүй юу. Тэгээд оргилмаа намайг үзье яддаг байсан. Би оргилмааг үзье яддаг байсан. Гэтэ 9-р төгсгөлд бид хоёрын зүрхэнд нэг зэрэг очсон юм аа. Яасан юм аа. Гинт би бирүү артал. Тэ надад гинт нэг тийм үлээ. нэг тийм үзий ятна гинт гэл нэг баг хайрлал. Тэгэл би ингээл харангууд за хөөрхөн ч юм уу гэж хараад. Haters to lovers юм байна шүү дээ. Тэгээ бид хоёр ингээд анги дээр ингээд матцет орж аваад ингээд хаяа ингээд халс толгорчдөг гэсэн. Яг над руу орж байхад би харж таарал. Тэгж яагаад нэг өдөр бид хоёр нэг жоохон мууталцсан юм аа. Би нэг цаас идэж байгаа. Тэгтэн би уучлахгүй гад маргааш нь хөргөж өгч ийсэн. Тэгээд яг тэрнээс хойш харьцаж эхлээд хөдөө орон нутгийн хүүхдүүдэд англи заах нэг хөтөлбөрөөр 14 хоногийн хугацаатай хамт яваад тэр үед би гуйхчихсэн чинь гуйхтаа би нэг ахыхаа машин нэг аварын гал байдаг шүү дээ. Тэрийг тооцсон юм байхгүй. Тэгээд яг аварын галыг насааж байгаа л найз зэрэг болчихсон. Асуужсэн чинь мараа нэс за болдсон болов гэд нэг зуурчсэн нөгөөд нь асаад унтрааж болохгүй. Тэгээ унтраах гад манай найз альчуураар боож байгаа дарцсан чинь альчуур нь цоороод тэгэл тэр нь унтартал нь тэгээ асааж байгаа л тэгэл зүгээр гоцсон. Тэгээ гуйхаа болцсон. Тэгээ зэн нэг хүмүүсээ хотод очиж байгаагүй даа гээл тэгэл манай найз хүн чинь цааш хөдөө мөдөө яваал. Тэгэл учирч тарахгүй байж байгаа 8 сарын 8-нд ичүүдийн төрсөдөр энэ чинь бүгд ICC явж ичүүдийн төрсөдийг тэмдэглэж яхад нь би яг найз өхнөөс өрхөх санал тавьж ийсэн. Тэр одоо өргөж байгаа юм. Тэр одоо өнөөдөр чи хэдэн мөлий 5 сарын 5 3 хоногийн дараа хэдэн жил үгүй жил 3 сар 3 хоног. За нэг жил 3 сар 3 хоногийн за худлаа яриад байгаарэ. 8 сарын 8. Үгүй 8 сарын 8-нд хуусан юм уу? Тийм. Тэгээ одоо яах гээд тэгэл 3 биш 12 сараас 3 сар 3 хоног л асаач тий. Тэгээ хасалтаа. 8 сар 27 9 сар 8 сар 27 хоног. Тэгвэл жил 8 сар 27 хоног болж байгаа юм байна бид хоёр. Одоо 2 дахь жилийн үдэх жил байна да бид хоёр. Жил 8 сар. Тэгэхээр 20 сар 27 хоног юм. Тийм баг. За энийг үзээ сууж найз хүндээ юу гэж хандж илмээр байна. Хайртай шүү гэж хэлээ да. Зүүжих нэр жоо хулгайж байгаа баригдсан тийм. Чамтлын авч өгчихсэн шүү. Хорооллын фотолын баарны бас ахын баарнаас бүгд чулгайсан. Бас ахын баруун ядам хурууны бүгжийг хусах гэж байгаа баригдаад манай стрим руу галтраад аваад. Тэгэл галтраад ороод ирсэн шүү танхаг юм бол гэдэг цагтад нь ингэн өгөлөө. За баядаа оруулсан хөөе. За энд кат орохгүй юм да. Кат орохгүй. Катлахаас биш эдитлэхээс миний залхуу гэдэг. За санийхаас юм шүү. Тэгээ энийг үзэж байгаа найз хүндээ юу гэж хандж илмээр вэ? Хайртай шүү гэж хэл та. Өөр эмхтэй юм үлээж авч байгаа. Эмхтэй юм? Чамаас үг үлдэл. За үлдэл чаш үг үлээж шүү. Чимэн ундаг шүү. Чи хэдэн өгүүлбэр олбойлж чадахгүй байна. Яа тэг яг ингэ толгомтой нэлгэрч хийцүү юм биш үү? Одоо олон өмнө хайраа батал. Би ч хайртай. Би ч юм шиг л Рапунцель шиг хайрлах болно. Рапунцель яа дээ. Рапунцель чи намайг. Би ч юм богино хүүстэйс ч гэсэн хайрлнаа. Лат сургуультай тэнцээд гоё гадаг шигнаа. Харин стримэлээ. Муктай л бэрэн дарна. За. Тэгвэл сүүлээс хойш тасалцсан юм. Энийг үзэж байгаа өөртөө биш жилийн дараа шинийг үзэж байгаа зэрэг өөртөө үжлэх юм. Номсаа уншаарай. Тэгээд бас зарим нэг муу хэллэг юм шиг. Жохон засраарай. Жохон улгаач гэдэг шиг. Тэг чи хэн тэрүүгээрээ байгаа бол баярлаа гэж хэлье.
жоохон буруу зам руу ороод жоохон буруу зам тийм явж иж магадгүй ш тэр үтэн чи юм хэлээ үлдээж болно ш. Яаж ч бол тэр сайн явж иж бол муу иж бол буруу замаар орсон бол би чамайг ээж хэлнэ. Чи сайн замаар явж байгаа бол сайн байна. Тэгээ та бүхэн зөвлөж хэлэхэд энэ подкастыг үзэж бидний цагаа өрөөрэй. Тэгсэн манай тахагийн подкаст бол миний хувьд Монголын номер 1 подкаст. Тийм ээ болгоно би. Одоо энэ дуусахаар би гой зоч оруулж ирнэ. Гой. Сонирхолтой зоч оруулж. Хамгийн сонирхолтой нь би байсан. Оо. Яг энэ биш нэхэг оруулахгүй чадах. За. Мэдл надад. За, сүүлийн асуулт. Асуулт нь цаашаа. Ярилцлагынхаа сүүлийн хэсгийг би чамд үлдээе. За. Нэг үзэж байгаа хүмүүс үеийнхэндээ ах эгч нар дүүнэр та юу гэж хандаж хэлмээр байна, юу зөвлөмөр байна, юу хүсмээр байна. За тэгээд ариг тамхинаас олоогоорой. Тэгээд бас манайх эрүүл мэндээ сайн бодоорой. Юуны түрүүнд хамгийн чухал зүйл эрүүл мэнд шүү. Тэгээд эрүүл мэндээ сайн бодоорой. Тэгээ бас гадуур бити хог авч идээрэй. Юмны цаадахыг мэдгүй байж бити шүүмж өгж байгаарай. Бинийг дэмжээрэй, subscribe дараа, like дараа, share гэрээ баярлаа. Чи гоё юм хэлэхгүй. Бис чатгаараа гоё юм хэлсэн шүү дээ. За, чи стрим дээр зүгээрээд юм байж энэ дээр яагаад өөр аваад мэдгүй байна. За, чи дахиж энд орохгүй шүү дээ. За чамд ингээд хүмүүс хандаж юу хэлмээр байна гоё. Чин сэтгэлийн ярилцлага өрнүүлж болж подкастт орохгүй тэгээд хүмүүс хандаж юу гэж хэлмээр тэрийг нэг гоё хэлдэг чи. Дахиж орохгүй шүү дээ чи. За манайхаа юуны түрүүнд хүний баримтлах хэвээр хамгийн чухал дүрэн бол дүрэн гэж яг яач вэ? Вэчи мэрэ гацаад за зүрэг хатахгүй. Санаа зовлтгүй чи одоо угсаа хүмүүс тэгээд татнуулсан шүү дээ. За манайхаа гэтээ ээж ч үзсэн шүү дээ. Зүгээр ч үзсэн шүү дээ. Зүгээр айцгүй үзсэн шүү. За тэгэхээр манайхаа тэгэхээр нэгт эрүүл мэнд шүү. Бүгд эрүүл хоол хүнс хэрэглээд хайр тамхи гэх мэт тийм зүйлээс хол яваарай. Тэгээд ерөнхий ажил төрөл мөнгө төгрөг бол мэдээж хоёрт юу ч үсэн бүгд хамгийн түрүүнд эрүүл мэндэд тавиарай. Мөнгө төгрөг хоёрт шүү манайхаа. Эрүүл байж ижил мөнгө олно шүү дээ. Тэгээд та бүхэн хэрвээ одоо баян болоо мөнгөтэй алдар нэр төрчих юм бол эрүүл мэндгүй байх юм бол тэрийг удаан хадгалж чадахгүй тэгээд чадрын штэ. Тийм учраас эрүүл мэндээ бодоорой гэсэн. Юм хэлж байгаа болчихлоо. За энэ подкаст ааш үнтэй. Тэр чинь ямар байна. За. Тэр төгсгийн би юу гэж хэлэх вэ гэхээр нэг л амьдрын гэдэг хүмүүс тийм үү? Тэрийг чи юу гэж боддгийг? Нэг л амьдрын гэдэг чинь хүмүүс яг ямар нэг тэнийг юм хийх юм. Тэрийг чи юу гэж боддог вэ? Үнэн шүү дээ. Хүн ер нь нэг л амьдрын нэг амьдарч байхдаа хийж үсхийг хүссэн бүх зүйлээ хийж үтсэн дээр энэ амьдрал бол тэр жигтэй өрсөлдөө. Манд нь бол тэр үг амар буруу санагдаад байд. Яг эсэргээрээ нэг амьдралыг илүүхээ, нэг амьдралыг илүүхээ. Хандлт хоёр буруу заяа. Юу ялан зөв бэ гэхээр миний хувьд энэ зөв заяа. Хүн өдрө болгоо амьдарч гэхдээ нэг л хүн. Тэр боддоо чи. Чи өдрө болгоо амьдрна. Гэхдээ нэг л хүн. Ганц л амьдрахгүй. Ганц л амьдр шүү. Үгүй. Ганц амьдрах нь үнэн. Гэхдээ чи өдрө болгоо амьдрна нэг л хүн. Хоёр өөр зүйл шүү. Ганц л амьдр шүү. Заавал би алдлаа. Хүн өдрө болгоо амьдрна. Хүн өдрө болгоо амьдрна ганц л хүн. За тэгэхээр өсвөр насаа тэгээд жаргалтай тэгээ гой дурсамж битээ дуусгаарай. Хүүхэд нас хүнд нэг л болтно. Тийм хүүхэд нас. Одоо хүүхэдтэй гадар сайн хүүхдэр байгаа дуусчихлаа. Зарим нэг хүүхдүүд. За. Тэр хүүхдүүд бол ихтэй бас апиум бол. За чамд ч ах ямар амаах те. Надад шамаагүй. Тэгэхээр ерөнхийдөө бол хүүхэд насн дээр хүүхдэр байгаа дуусгаарай. Эрэгтэй хүүхдээс ямар ах зү тиймэр байвал угаасаа зүгээр эмэгтэй хүүхдээ ямар ах зү тиймэрэл зүгээр
эзэг ээжэн залгаатай болохоор бид ингээ хурд ярьж байгаа шин. За тэгэхээр ерөнхийдөө бол стрим биш подкаст нэмэрх байна. 3 дугаар дугаарын подкастер манай Сэжигтэн эс биш эсгэнэ. Сэжигтэн оролцож байна. За чи төсгөөдний үг хэлж. Одоо бол